За тэгвэл ажил зуучлах байгууллагаар дамжуулан барилгын хог цэвэрлэхээр очисон 15 настай хүү барилгын хан нурааж байх үедээ амьдсан хэрэг өнгөрсөн 5 дугаар сарын 19-нд гарсан. За тэгвэл талигач хүүгийн ар гэрээс болон өмгөөлөгч нь насанд хүрээгүй хүүхдийг хүнд хөдөлмөрт зуучилсан компани болон хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй ажил олгогчдод хариуцлага тооцоолохоор Монгол Улсын ерөнхий сайдын зөвлөхөд шаардлага хүргэлээ. Талигач хүүгийн ээж хэвтрийн бие муутай хүн байдаг тул ээжийнхээ эмийг авахын тулд 2 жилийн өмнө сургуулаасаа завсартаж ажил хийж иржээ. За гэтэл тухайн зуучлалын компани насанд хүрээгүй хүүхдийг хүнд хөдөлмөрт явуулсан. За тухайн үед дүүд нь хөдөлмөрийн аюулгүй байдлын ямар нэг зааварчилгаа өгөөгүй гэдгийг ар гэрийнх нь хэлж байлаа. Би болохоор одоо энэ талигачийн эгч нь واخхгүй юу? Одоо талигачийн ээж нь болохоор бие муутай хэвтрийн хүн байдیں۔ Жохон ярианы бэрхшээлтэй. Тийм болохоор ингээд одоо яг ихчийнхэн албан ёсны төлөөлөгч өрнө гэж явж байгаа юм. За тэгээ 15 настай хүүхдийг иймэрхүү компанид ингээд яагаад ажил зуучилж байгаа вэ гэхээр саамжлалс болохоор нэг хүүхдийг гаднах өнгө дүрхээр нь одоо үзэж харж те одоо биеийнх нь одоо хэмжээх юм уу те одоо жоохон овор шүү юм байх юм бол тий насанд хүрсэн байна гэж харсан юм шиг байгаа юм. Ер нь хувц цэглэлэг нь л өгдөггүй. Тэгээд бидний дүүфтэг анхнаасаа нь өөртөө ингээд бэлийн тэг өөртөө ингээд аваа явчихдаг гэсэн. Тэгээд оцоод зөв нэг каск авалгыг ажиллаж. Ер нь юунаас болж үүсэж байгаа гэхээр ингээд бага насны хүүхдүүд эсвэл энэ хүүхдүүд ажил олж хийдэг юм байна. Олддог юм нь барилгын ажил юм байна. Барилгын ажлыг хийхэд тухайн компани цалин мөнгө өгдөггүй учраас энэ саамшил гэдэг энэ голдон зуучилдаг компаниар дамжиж ажил олж хийдэг юм байна л да. Гэтэл тэр байгууллагууд нь уг нь шаардлагууд нь байдаг. Насанд хүрсэн юм уу юу? Насанд хүрээгүй бол ямар ажил хийл гэж болох юм. Гээд одоо тухайн салбарын сайд нь журам баталчихчод байгаа тэрийг нь зөрчөө яваад байна шүү дээ. Монголд энэ хэмжээний журмуудыг бүгдийг нь зохицуулсан байхад яг практик дээр хэрэгждэггүйгээс болоод ийм асуудлууд гараад байна. Энэ хэрэг бол одоо харьцангуй ойлгомжтой тийм. Хэргийн ээдрийн төвөг бол байхгүй шүү дээ. Ер нь бол хаана одоо энэ харамсалтай үйл явдал болсон, хин гэдэг хүн холбогдсон гэдэг нь тодорхой байхад аль болох хурдан хугацаанд шийдэх нэг асуудал. Хоёрдугаарт нь бид нар ингээд нэг асуудал болоход ингээд шуугаад өнгөрдөг биш. Цаашдаа одоо ийм алдаа дутагдал гарч хүний аймнаас эрүүл мэнд хохирохоос урсан сэргийлэх ажлыг бол зохион байгуулж ажиллана. Тэгээд өнөөдөр бол энэ талигаачийн ар гэр болон одоо түүний өмгөөлөгчөөс гаргасан энэ одоо хүсэлтийг бид одоо хүлээн авлаа. Тэгээд ойрын хугацаанд эргэж мэдээлэх болно. Монгол Улсын хууль тогтоомжоор 13-аас 15 насны хүүхдээр барилгын хан нураах зэрэг аюултай хүнд хөдөлмөр эрхлүүлэхийг хатуу хориглосон байдаг. Хууль зөрчиж насанд хүрээгүй хүүхдийг хууль бусаар ажилуулж амь насыг нь хохироож байгаа эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг таслан зогсоох хатуу хариуцлага тооцохыг шаардлаа.